Хаул дүүрэг өнөөдрийн байдлаар 305,058 иргэнтэй байна. За манай дүүрэгт 2531 иргэн 25 онцлогч бүртгэгдсэн. Үүнээс 606 тохиолдол буюу 25 он 2024 онд бүртгэгдсэн байна. 11 төрлийн хавдар бүртгэгдсэн байдаг. За хавдар судлалын үндэсний төвийн гаргаж байгаа мэдээгээр Монгол улсад хавдраар онцлогдсон хүмүүсийн 65% нь хожуу шатантай байна. 66% нь 1 жил хүрэхгүй нас барж байна гэсэн ийм статистик мэдээ байгаа. Яг энэ мэдээгээр бол манай дүүрэгт 1500 орчим хорт хавдар хожуу шатантай онцлогдсон иргэд байна л гэсэн. Энэ иргэдийн хамгийн чухал эмчилгээ юу юм бэ гэвэл хим эмчилгээ, бай эмчилгээ, даавар эмчилгээ, дархлаа эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ байдаг. Хаул дүүргийн эрүүл мэндийн төв хим эмчилгээгээ 4 ортой, хөнгөвчлөх эмчилгээгээ 5 ортой үйл ажиллагаа явуулж байсан бол энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэн бид хөнгөвчлөх эмчилгээгээ 15 ортой, хим эмчилгээгээ 20 ортой үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ ханган ажиллаж байна. Энд бол арга зүйн хувьд бид хавдар судлалын үндэсний төвтэй нэгт хамтран ажиллаж байна. За энэ эмчилгээ дүүрэг дээр хийгдснээр ямар ач холбогдолтой юм бэ? Бид нар юу хүлээж байгаа юм бэ гэвэл хамгийн нэгдүгээр иргэд маань хүндрэлгүй, хүлээгдэлгүй цаг хугацаанд товлсон цаг хугацаанд эмчилгээ хийгдэх бүрэн боломжтой болж байгаа. Хоёрт нь хим эмчилгээ хийгдэхэд маш их хордлоготой байдаг. Бид бүгдээрээ мэднэ. Тэгвэл хим эмчилгээтэй хамт бид нар хөнгөвчлөх эмчилгээг цуг явна. Ингэснээрээ хордлогоос болж хим эмчилгээ сонжилдог асуудал байхгүй болно. Эмчилгээний маань үр дүн сайжирна. За дээрэс нь эмчлүүлэгчийн маань үйлчлүүлэгчийн маань амьдралын чанар сайжрахад онцгой сайн нөлөө үзүүлж чадна. Гуравт нь бол хяналт сайжрах. Дүүрэг дээр орсноор хяналт сайжирсантай холбоотой бид нар тусламж үйлчилгээгээ оновчтой цаг хугацаанд нь гэрт нь ойр хүргэж чадах үндсэн нөхцөл бүрднэ. Бид дүүргийнхаа хавдартай иргэдэд бүгдээрэнд нь тусламж үйлчилгээг хамгийн оновчтой цаг хугацаанд нь хүргэхээр ажиллаж байна. Монгол хүн бүр эрүүл байх болтугай.